Дараагийн мэдээг танилцуулъя. Бүгд найрамд Солонгос улс, бүгд найрамд Хятад ард улсын иргэдэд визгүй зорчих ийм журмыг хэрэгжүүлж байгаа. За энэхүү журам даваа гарагаас хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой тус улсад гадныхныг үзэн ядах үзэл газар авч байгаа тухай мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээс мэдээлж байна. За ялангуяа сөрөг хүчний намын зүгээс энэхүү үзлийг гааруулахад гол нөлөөллийг үзүүлж байгаа гэж эрх баригч намын зүгээс буруутгаж байгаа юм. За сөрөг хүчний ардны хүчний намны төлөөлөгчдийн мэдэгдэж байгаагаар энэхүү арга хэмжээ нь бүгд найрамд Солонгос улсын аюулгүй байдал, иргэдийн нөхцөл байдал сөргөөр нөлөөлөх арга хэмжээ гэж үзэж байгаа учраас үүнийг бас зогсоох шаардлагатай гэсэн ийм мэдээллийг хийж байгаа юм байна. За ялангуяа бас ийм мэдээллийг хийх басанд өнгөрсөн Баасан гараг Тэжэн хот дахь үндэсний мэдээллийн газарт гал гарсан. За үүний улмаас засгийн газрын томоохон мэдээллийн дэд бүтц галд өртсөн асуудал үүсэж байгаа учраас бүгд найрамд Хятад ард улсын иргэдийн виз хугацаанд хэтрэх, за тэд дээр магадгүй хууль бусаар ажиллах нөхцөлийг бүрдүүлж байж болцсохгүй гэсэн анхааруулгыг сөрөг хүчний намаас өгч байна. За эх 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хэрэгжих энэхүү шинэ журмын дагуу 3 ба түүнээс дээш тооны Хятад иргэд Солонгос улсад визгүй нэвтэрч орж 15 хоног хугацаанд оршин суух хэрэгтэй байх юм байна. За засгийн газраас аялал жуулчлалыг дэмжих болон за жижиглэн худалдааны салбарт ихээхэн хэмжээний эдийн засгийн эргэлтийг бий болгох зорилгоор энэхүү арга хэмжээг хэрэгжүүлж байгаа. За нийтдээ бол 1 сая орчим жуулчдыг нэмж оруулна гэсэн ийм тооцооллыг гаргаж байгаа. За хөтөлбөрийг эхлүүлсний дараа сөрөг хүчний гол нам болох ардын хүчний намаас парламентд сонгогдсон гишүүн болох На Куйон галын улмаас төр засгийн мэдээллийн системийн үйл ажиллагаа тасалдсан байгаа учраас энэхүү хөтөлбөрийг хойшлуулахыг уриалж байгаа юм байна. Оршин суугчдын бүртгэлийн гэрчлэгийг олгох боломжгүй болсон, төрийн албан хаагчдын дотоод сүлжээ тасарсан байгаа. За үүрэн телефонд суурилсан иргэний үнэлэхийг ашиглах боломж байхгүй болсон. Ийм нөхцөл засгийн газар өөрийн иргэний үнэлэхийг найдвартай шалгаж чадахгүй байгаа үед олон тооны хятадыг хятад жуулчдыг визгүй зорчихыг зөвшөөрөх нь олон нийтийн дунд аюулгүй байдлын асуудал төгшөөрийг төрүүлж байгаа гэдгийг тэрээр олон нийтийн сүлжээнд нийтэлсэн постэнд дурдсан байна. За ардын хүчний намаас дээд зөвлөлд сонгогдсон гишүүн Ким Минсү мөн адил мэдээлэл хийсэн байна. За тэрээр визгүй зорчих бодлогыг эрс эсрэгүүцэж байгаа гэдгийг илэрхийлж үүнийг олон нийтийн аюулгүй байдалд аюултай эрсдэл гэж нэрлсэн байна. За тэрээр Инчон хотод болсон намын хурал дээр үг хэлэхдээ үүнээс болоод гэмт хэрэг халдварт өвчин тархаж болцшгүйг анхааруулж хятадын зуулчлалын урсгалтай холбогдуулан үүнийг тайлбарлсан байна. За мөн тухайн гишүүний хэлснээр хууль бус хөдөлмөр эрхлэл зохион байгуулалттай гэмт хэрэг хар тамхины 8 гар утасны залилан зэрэг эрсдлийг энэхүү бодлого дуудаж байгааг анхааруулад иргэдийг болгоомжтой байхыг уриалсан байна. За мөн аялал жуулчлал ихээр төвлөрсөн газруудад соёлын мөргөлдөөн гарах магадaltaй учраас хүмүүс танихгүй хүмүүстэй шууд харилцахгүй альва хэрэг зөрчилд бий болсон тохиолдолд шууд мэдээлэх, бичлэг хийхийг тэрээр зөвлөсөн байна. Харин эрх баригч намын гишүүд үүнийг няцааж ардын хүчний намаас гадаадын иргэдийг яллаж байгаа гэж үүнийг буруутгасан байна. За ялангуяа ардын хүчний намаас парламентд сонгогдсон гишүүн На Куйоны хийсэн мэдээлэлтэй холбогдуулан тодорхой хүмүүсийг аюулгүй байдалд хохирол учруулагч гэж онцлсан. За энэ бол харийнхан гадныхныг үзэн ядах үзлээс үүдэлтэй хит барууны үзэл дэлгэрч байгаа гэдгийг харуулсан сурах бичгийн жишээ болж байна. На Куйоны шиг ийм улс төрчид жуулчдад биш олон нийтийн дунд айц үүсгдэг ийм үг хэллэг нь үл дэвчих байдлыг өдөөж байдаг гэдгийг ардын хүчний намаас парламентд сонгогдсон Коммён Жун болвол мэдгдсэн байна. За мөн энэ асуудалтай холбогдуулан энэ асуудалтай холбогдуулан эрх баригч намаас няцаалт хийсэн байна. За сэвцтэй мунтарсан байгаа нь аюулгүй байдлын эрсдлийн талаар санаа зовнох ийм зүйл бол бий болгож байгаа. Гэхдээ үүнийг хэд тушруулан ойлгохгүй байхыг анхааруулсан байна. За өмнө нь хийгдсэн судалгаанаас үзэхэд Чежу аралд оршин суугчдын 70% нь хятад зуучдад визгүй зорчдог. Энэ өмнөд энэ бодлогыг бол тухайн үед цуцлахыг дэмжиж байсан. Гэхдээ энэ үзэл бол хит барууны үзэл гэж бас үүнийг үгүйсгэж болохгүй гэж мэдгдсэн байна. За энэхүү маргаантай холбогдуулан хууль зүйн үндэсний мэдээллийн систем ямар нэгэн байдлаар галд өртөөгүй гэсэн ийм баталгаажуулсан мэдээллийг хийсэн байгаа юм байна.